Шинэ 7 хоногийн мэнд хүргэе Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. LA хотоос сод Сан Францискогоос ялалт та бүхэнтэй мэдчилж байна. За одоо сонир сага юу байна? Өчигдөр тайзан дээр гарсан хүн сонир сага юу байна? Яг сүүлийн хэдэн жил болоогүй юмнууд болоод зочин гिच ихтэй ер нь бол жоохон зам муутай л байлаа сүүлийн хэдэн 7 хоног. Чи нэг яг хэдэн жилийн дараа нэрээ тайзан дээр гарч туулж байгаа? 17 дараа. Тийм. Мэдгүй хүмүүс бол мөнхөрийн памтлаг Америкийн нэгдсэн улсаар аялан тоглолт хийж байгаа. Тэгээд уржигдэр Сан Францискод өчигдөр Лос Анжелес очиж тоглосон. Тэгээд манай одоо маань мөнхөрийн бас гişүүн байсан те. Тийм шүү дээ. Би бүр нэлийн дээр үеийнх нь үндсэн хідэн гişүүнийх нь нэгээс шүү дээ. Тэгээд тайзан дээр гарсан те. За NBA-ийн финалийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа. Цувралын эхний хоёр тоглолт болсон. Энд Game Point podcast-ийн өмнөх дугаар маань хаана хүрээ зогссон бэ гэхээр NBA-ийн финал эхлэхээс өмнө нэг дугаараа за 7 хоног юм нэг дугаараа цацсан. Тэгэхээр энэ хооронд хоёр тоглолт болсон гэсэн. Тэгэхээр ер нь бол ярих зүйл ихтэй тоглолт хамгийн эхлээд эхний тоглолт тийм үү? Ер нь бол эхний тоглолт ярих зүйл ихтэй. Хоёр дахь тоглолт бол ер нь болох ёстой болдгоор бол босон тим тоглолт гэж болж байна. Яг одоо ингээд энэ нөхцөл байдлаас асуугаад NBA-ийн финал эхний тоглолт юу болоод Indiana Pacers баг тэгж хожиж боогдож таарсан бай гэдгээс хоёул яриага эхлэе да. Миний бодлоор Indiana авч хоцсон гэхээсээ илүү Oklahoma City Thunder баг зүгээр нэг хожлыг зүгээр өгсөн юм шиг надад санагдаад байна да. Бүхэл тоглолтын турш ер нь бол Oklahoma City Thunder ингээл дээр нь явуулсан шүү дээ. Ер нь агуулгаараа бүх юмараа л Oklahoma City Thunder урдталт нь байсан. Тэгээд гэхдээ уул нь бол ер нь бол багууд өөрсдийнхөө яг тоглоод бусад багуудыг adjust хийлэгдэх байхгүй. Өөрсдөд нь adjust хийлэхийг одоо хүлээдэг шүү дээ. Гэвч Oklahoma City Thunder series эхлэегүй байхад шууд Indiana дээр өөрсдөө adjustment хийгээд ороод ирсэн. Тэгээд small ball тоглосон. Тэр нь хамгийн гол буруу байсан болов уу гэж бодож байна. Тэгээд Chet Holmgren 5 дээр гарч тоглох бол тэр нь бол ямар ч одоо хамгийн буруу decision яасан болов уу гэж бодож байна. Mike Dagnall тасалжуулагчийн хувьд. Тэр дээр л алдаа байсан болов уу гэж бодож байна. Тэгээд нөгөө талд яг бас Индиана магтхан зүйтэй л дээ. Гэтэ нөгөө талд Индиана багаараа айгуугаа жиг тоолсон. Тэгээд өмнөх дугаар дээр би series эхлэхийн өмнө яавал Индиана Pacers хожих вэ? Ялангуяа сэлгээ айгуу сайн тоглох хэрэгтэй. Obi Toppin гэх мэтчлэн одоо сэлгээний оноосаа авдаг одоо тоглогч нар нь OKC-д ялгааж магадгүй гэсэн яг тэр ялгаа болсон доо. Тэгтээ юу гэдэг Марк Дагнал дасгалжуулагч яхахгүй тэрэн дээр залуу дасгалжуулагч ялдаа гаргацсан тийм үү? Нөгөө нэг талбайн давуу тал өөртөө талбай дээр цувралыг эхлүүлж шууд өрсөлдөгчийн тавтад зориулж өөрчлөлт хийж эхлүүлдэг. Эхлээд өөрийнхөө үндсэн тоглолт нь хэр давуу сул талтай байгааг харахгүйгээр тэгээд би яг эхний тоглолтын 3 дахь тоглолт дуусахад 3 минут дутуу байхад Chet Holmgren-ыг аваад Кейс Уолсыг буцааж оруулж ирсэн шүү дээ. Би тэгэхэд юу хийж байна? Яг ингээд нэг юм бодчоод тэрнээс ингээд гарч чадахгүй байгаа даа гэж би хувьдаа бодож ирсэн. Тэгээд яг тэрний одоо юу гэдэг гороор гэх юм уу тэр Паскал Сиакам тэр нэг самбараас бөмбөгийг авах эсвэл газар аваал тэгэл оноо олцсон шүү дээ. Тэр Сиакам тэр offensive-ыг авахгүйсэн бол тэр тоглолт нэг онооны зөрүүтэй Оклахомагийн талд шийдэгдэх боломжтой байхгүй жишээ. Тэгэхээр яг энэ дээр Марк Дагнал дасгалжуулагч бол яг залуу дасгалжуулагчийн алдаа гаргасан гэж би бас чамтай хувьдаа санал нэгдэж. Нөгөө талд чинь хэн байгаа гэхээр Rick Carlisle гээд асар олон жилийн туршлагатай. Дээрэс нь 2011 оны NBA-гийн авраг дасгалжуулагч хүн шүү дээ. Тэгэхээр эргээгээд 2011 оныг санах юм бол тухайд Miami Heat баг бас л favorite байсан. Тэр үед Dallas Mavericks баг бас л underdog байж байгаад ялсан шүү дээ. Тэгээ боддоо. Тэгэхээр яг ийм нөхцөл байдлаас ялаа сурцсан дасгалжуулагч баггүй юу? Indiana Pacers-ийн дасгалжуулагч маань. Тэгэхээр тэгтээ би хувьдаа харж байгаад хоёр дахь тоглолтын дээр
эсрэгээрээ Марк Дайгнол тасгалж байдаг чинь алдаагаа залруулад өндөр тоглож гисэн. Бүр ихний үе дээр 2 төвийн тоглогчтой зэрэг тоглож исэн шүү дээ. Тэгээ улмаар тэр юу гэхээр Чет Холмгрен өмнөх тоглолтод сайн тоглоод тэгээд их давуу онооны зөрүүтэйгээр ялт байгуулсан. Тэгэхээр цуурлын харьцаа 1-1 болсон. Оклахома эхлээд алдаа гаргасан, тэр алдаагаа залруулсан. Гэхдээ одоо цуурл Индианаполис руу явна. Цуурл цаашдаа юу яах бол гэж харж байна. Гэхдээ ер нь бол эхний тоглолтын дээр OKC хожигдсноороо энэ цуврал бол нэлээд урт цуврал болох нь тодорхойлчихлоо шүү дээ. 6-7 гейм гол гарах болов гэж бодож байна. Indiana Pacers за хоёулынгийн биш юм аа гэхэд талбай дээр нэг хожлыг бол заавал авчих واخ. Тэгээд буцаал ер нь бол series эхлэлдгээрээ эхлээл яг 0-0-аас эхлэх юм болоо гэж бодож байна шүү дээ. Айгу сонирхолтой болчлоо тэгээ шууд эхлээл сонирхолтой болчлоо. Уул нь бол хүмүүс за OKC угаасаа ингэж хожоод ингэж дуусгач гэсэн таамгууд баг бүхэл экспертүүд бүхэл сэтгүүлчдийн дунд байсан гэсэн чинь шууд series юм сонирхолтой болгож байна. Маш гайхалтай. Тэгээд эн чинь 1988 оноос хойш хамгийн рейтинг багтаа хамгийн үзэгч багтаа series гэж эхнийхэн тоглолтоос эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ рейтингийн өсөх бах үзэгчдийн тооч одоо сонирхчдын тооч гэсэн ихсэх болов гэж бодож байна шүү дээ. 1988 оноос Америкийн нэгдсэн улс үзэгчийн судалгааг авч эхэлсэн юм байна л да. Тэрний юу гэхээр яг одоо шиг тоолдогч болог баг. Гэхдээ ерөнхийдөө нэг багцаалсан судалгаа авдаг болж эхэлсэн. Яг одоо тийм бүдүүчилсэн судалгаа гэх юм уу 100 хүн тутамд бүх хүн төхөөрөмж байхгүй. 100 хүний дунд нэг 5 төхөөрөмж юм 10 төхөөрөмж үв тавиад Монголд одоо яг тэгж авдаг байхгүй. 100 хүний тунд нэг тодорхой тооны төхөөрөмж тавиад тэр хүмүүс юу үзэж байна. Тэгээд тэрүүгээр ингээд нөгөө массийнхаа судалгааг авдаг. 10 жилийн өмнө л авт тийм байсан. Тэгэхээр 10 жилийн өмнө тэр дандаа нэг тийм настай айлууд тавьсан байсан юм уу? NBA 10 жилийн өмнө ямар ч үзэлдэггүй гарч ирж байдаг байлаа. Тэгээ би бүр наас судалгаач нь хаанаас гарч иж байгаа хараад лээсэн овшийн судалгаа вэ? Гудамжаар яваад NBA үзэж гинүү гэд хүмүүсээс асуултаа гэхэд судалгаан дээр бол ингээд бүр ингээд нойрын зураас гарч ирээд. Тэгээ тухайд боловсруулалтын продюсер нэг залуу байсан. Тэрнтэй би маргалдажсэн чи гудамжинд гараад NBA хэр хүн үзэж ийн асуугаад үзтээ. Наа судалгаагаас чи илүү би хариулчих. Одоо ч манайх тэр нөгөө үзэгчээ бүрэн тоолж чаддаггүй хэр байгаа. Тэгэхэд Америк нэгдсэн улс бол яг тухайн минутанд хэдэн хүн, хэдэн сая хүн, хэдэн 100 мянган хүн яг тэрийг хэдэн минут үзэж байна гэдгийг тоолж судалж байгаа. Энэ судалгааг хараад надад нэрээ тгий соногдсон шүү. За тэгээд тоглолт руугаа буцаад ороход цувралын Indiana Pacers-ыг мэдээж магтмаар байна. Тэд үнэхээр байж боломгүй нөхцөл байдлаас NBA-гийн финалд гарч байгаагүй эргэн ирэлтийг хийж чадсан. Цуурлыг нээлтийн тоглолтод очиж талбаан даваа талыг хулгайлсан. Цуурлын хоёр дахь тоглолтод харин юу өөрчлөгдсөн бэ гэхээр од нэг юм сонин зүй тогтол хараад ах юм. Би хувьдаа ингэ бодож байхад за Паскал Сиакамыг Лу Дорт хамгаалаад Алекс Карусо Тайрис Халибертыг хамгаалах болов гэж таамаглаж исэн чинь эсрэгээр Лу Дорт Тайрис Халибертыг хамгаалаад Карусо Сиакамыг хамгаалаад Сиакам өмнөх тоглолтод ердөө 3 удаа цагт бомбог оруулсан. Тайрис Халибертон нөгөө нэг супер Тайрис Халибертон байж чадаагүй. Тэгэхээр Дайгнол тасгалжуулагчийг энэ дээр магтмаар байгаа. Нөгөө талаар төвийн тоглогчгүй тоглоод Индиана хүснэр аваад ороодсэн чинь одоо Харденштайн юм уу Чет Холмгрен аль нэг нь заавал байхаар төв рүү нь орно гэдэг нь амар амаргүй болсон. Тийм учраас Индианагийн нөгөө нэг хурдан довтлохонууд явах болоод эхэлсэн. Будагтаа талбайгаас их бага оноо авсан өмнөх тоглолтод. Ингээд нөгөө нэг Оклахома Сити Тандер баг өөрсдийн давуу талаа яг өмнө тоглолтод гаргаад эхэлсэн. Тэгээ би ингэж бодчихсон. Цуурлын эхний тоглолтын дараах байдлаар Индиана энэ цуурл нэрэ хожих боломжтой юм байнгын биш үү дээ гэж өөртөө итгүүлэхийг хүсэж байсан. Гэхдээ хоёр дахь тоглолтын дараачаар Оклахома яагаад өмнөх тоглолтод ингэж тоглоог юм бол уус ингээ өөрсдийнхөө тоглолцоход хожичхоор юм байна штэ гэж зүгээр бодсон. Угаасаа л Оклахома энэ цуурлын фаворитны хിവэрэ байж таа гэж бодсон. Тэгэхээр Марк Дайгнол тасгалжуулагч тэр цуурлыг байж боломгүй алдаа гаргаж эхлүүлсэн. Хэрвээ энэ цууралд ямар нэгэн одоо байдлаар гайхамшигар Индиана Пейсерс хожих юм бол тэр Дайгнол тасгалжуулагчийн эхний тоглолтын дээр гаргасан тэр намхан гарсан 3 дахь минутын дээр Чет Холмгренийг суулгасан тэр солилцоо үнэхээр цуурлыг шийтсэн солилцоо болчих магадaltaй харагдаад байгаа надад хувьдаа. Маш эрсдэлтэй зүйл хийсэн. Би нэг тэр үед ингээд нөгөө нэг
Тим Данкныг нэг суулгаж ирсэн шүү дээ, Грег Попович. Тий. Тэгээд тэрэн дээр юу болж илаа те. Яг тиймэрхүү бодогдчихсэн надаа. Тэгсэн шүү дээ. Нөгөө ребаунд авч чадахгүй Крис Бош гаргаад рейлэнд өгчдөг шүү дээ. Тэгээгүү Тим Данкн байгаад ребаунд авсан байсан бол түүх аягуулсан NBA-ийн түүх шал ондоо байх байсан шүү. Аав шүү дээ. Тим Данкн байсан бол аав шүү дээ. Тий. Тэр шүү дээ. Яа, тэгэл одоо юу гэдэг одоо чи хамгийн сүүлийн series шүү дээ. Тэгэл яг ийм юм дээр маш хянамгаал үзэхгүй бол жижигхэн алдаанууд, жижигхэн моментум shift-нүүд, моментум өөрчлөгдөд л юу болдог вэ? Бид нар зөндөө олон тоглолтнуудаар харж ирсэн. Тэгээд тэрийг сайн мэдрэх хэрэгтэй. Сая гэхдээ 20 онооны зүрхтэй байсан шүү тоглолт. 2 дахь тоглолт. 20 онооны зүрхтэй байхад л Индиана эргэж ирчих гэлсэн байхгүй. Эргэж ирчих гэл оролдоолгаа. Ингээл нэг ран хийгээл би зүгээр Оклахома Сити Тандерыг хамгаалтаа ингээд бүр доминант байх болоо гэж утсан чинь тийм байж чадахгүй байгаад 2 тоглолтын дараа чарлаа. Индиана нэг ран хийхдээ 10 онооны ран хийгээл нэг бол 9 онооны ран хийгээл ингээд байгаа байхгүй. Эн чинь юу гэхээр энэ ран Индиана Полист очиод хөгжмийн дэмжигчдийн дэмжлэгийг авчихл юм бол 15 20 онооны ранч болохоор байгаа байхгүй. Тэгэхээр Индианад боломж одоо хүртэл байна уу л гэж хэлмээр байгаа. Байна лээ миний хувьд. Саяны тоглолтод хожиглоо гэдэг нэг тийм унаад ахаар зүлгүүл харагдсан надад бол. Тэр ихний тоглолтын дээр аягүй сонь. Тэр чин 4-р үеийн дунд хэсэгт OKC run хийгээд 15 оноо зүрхт болгодог штэ. Тэгээд гисэн чин шууд гарч ирэл 12-2 гэдэг run хийгээл. Тэгэл ер нь бол 2 position game дээр цалцсан штэ. Харин яг тэгээд хурдан болж өнгөрсөн тий. Сая 2 дахь тоглолт бас яг тэгээд байгаа байхгүй. Ингээл OKC run хийнгүү тайм аут аваад буцаагаал Индиана дахиад нэг 10 онооны run хийгээл байгаа байхгүй. Тэр чинь үнэхээр боломж байгаад байгаа байхгүй. Тэр одоо энэ хоёр багийн цуурлын дараагийн тоглолт лав гараг. Дундаа 2 хоногийн хугацаанд амарч энэ хугацаанд багууд судалгаа хийн. Одоо Индиана хариу барих ээлж тийм үү. Эхлээд шатрын нүүдлэр тэд илүү нүүцсэн байгаа даа штэ. Одоо Индиана хариу барих ээлж тэдэнд юу байна гэдэг нь хамгийн чухал сонирхолтой наа. Нэг зүйлд итгэлтэй байна. Tyrese Halliburton саяных шиг ингэж муу тоглохгүй бах. Pascal Siakam саяных шиг ингэж муу тоглохгүй бах. Нөгөө талаар статистик дээр харсан чинь цуврал эхний тоглолтод Шей 30 удаа давталсан. 30 удаа шүү. Ганцаараа. Сая 21 удаа давталсан. 8 дамжуулт өгсөн. Нэгсэндээ багаараа илүү тоглосон. Багаар илүү сайн тоглосон. Ер нь бол сагсан хүмүүст багаараа илүү тоглосон баг л хождог шүү дээ, тий. Тэгэхээр хэдийгээр Шей MVP боловч багаараа тоглож иж ялах юм байна гэдгийг эхний 2 тоглолтын дараах байдлаар үр дүн харуулчаад байна уу даач. Хөвдө бодчих. За тэгээд цуврал нэг хойш зөндөө юм болно. Гэдэгт итгэлтэй. Дөнгөж эхэлж байна да тий. Дөнгөж эхэлж. Game Point podcast энэ сарыг дуустал бид хоёр ямар ч байсан энэ улирал эзэр нь хизээ дуусахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан нөгөө нэг free agent явагдаад дүүсний дараа бид хоёр нэг хэсэг хугацаанд амрах байх ихний улирлаа дуусгах байх. Тийм. Хоёр дахь улирал мэдээж ирэх улирлаараа эхэлнэ. За ирэх улирал нь дууссан багууд хөшгөний ардах солилцоо намаага аль хэдийн явуулаад эхэлсэн. Хөшгөний ардах үйл ажиллагаа адилын явуулаад эхэлсэн. Яг өмнөх дугаарын маргааш нь нэг сенсацтай үйл явдал болсон юу гэхээр Нью-Йорк Никс баг дасгалжуулагч Том Thibodeau-г ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдгдсэн. За ажлаас нь чөлөөлж байгаагаа ер нь бол Нью-Йорк Никс хожигдонгуудаа цагийн дараанаас буруутныг хайгаад эхэлсэн шүү дээ. Тэгсэн чинь буруутнаа тэд явж дасгалжуулагч гэж үзсэн. За одоо чи бол Том Thibodeau буруутна гэж харж ирсэн. Би бол Карл Энтони Таунсыг буруутна гэж хувьдаа төсөөлжсэн. Гэтэ чинийхэр болох шиг боллоо. Яагаад Том Thibodeau-г ер нь халчих? Чи энэ халсан шийдвэр юу гэж харж байна? Би бол яг өмнөх дугаарууд дээр хэлсэнчлэн тэгээд уусаа Нью-Йорк Никс багийн front office хангалттай багийг юу гэдэг хангалттай өрсөлдөх багийг бүрдүүлж өгч чадсан. Тэгээд энэ үйлрэл яг тэд урд өмнө байгаагүйгээрээ ирүүл саруул те ялангуяа Mitchell Robinson те
эрүүл байсан. Тэгээд бусад East-ийн багууд ч гэсэн ер нь бол up and down байсан шүү дээ. Унах нь унаад, бэртэх нь бэртээ тийм. Тэгээд тим үед нь тим энэ боломжийг алдна гэдэг бол ялчгүй хамгийн түрүүнд дасгалжуулагчаас эхлэх ажил. Тэгээд миний бодож байгаагаар шүү дээ тий. Ганц хоёр тийм нөгөө rumor яваад эхэлсэн л дээ. Tips-ийг халагдахад Карл Антони Таунс нөлөөлсөн гэдэг. Хэрвээ тэр үнэн бол ер нь бол Tips дасгалжуулагч Карл Антони Таунсыг хангалттай одоо тоглуулаагүй, хангалттай одоо юу гэдэг гейм нөлөөлөхөөс тийм юу одоо гейм плантай байгаагүй гэж харсан болов уу гэж бодож чинь. Тэгээд угаасаа тэгээд хоёулаа нөгөө цалингийн зэсэнд харсан өөрчлөлт хийхэд айгүй хэцүү байсан шүү дээ. Тэгэхээр энэ зүйлээрээ цааш явна. Одоо Карл Антони Таунсыг буруутгаад явуулж чадахгүйгаас хойш Tips л гэсэн сонголт хийсэн болов уу гэж бодож байна. Тийм баг. Угаасаа энэ багийг нэг хөржилж чадахгүй шүү дээ. Тийм учраас нэг хөршлөхгүй баг дээр дахиад Tips ирэхээр нэг хөршлөхгүй л үрдэн гарах гэдэг бол гэхдээ хамгийн сонирхолтой нь Minnesota Timberwolves багаас Tom Thibodeau халагдчихсэн шүү дээ. Тэгэхэд Карл Антони Таунсийн агент нь байсан Leon Rose одоо New York Knicks багийн босс, сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан босс. Өмнө нь тоглогч байсан, агент нь байсан хүн тэр тоглогчтойгоо мэдээж бусдаас арай илүү ойр харилцаатай байх нь ойлгомжтой. Тийм учраас Карл Антони Таунсыг Leon Rose-тэй яриад би дахиж Том Thibodeau-гийн удирдлаганд ор тоглохгүй шүү гэж хэлсэн байхыг үүсэхгүй гэдгээ их сурвалжууд хардж байгаагаа хэлсэн байсан. Тийм учраас энэ шийдвэр гарсан байх гэдэг мэдээ гарсны дараачаас хамгаалах байгаа юм шиг юу гарсан бэхээр үгүй ээ Том Thibodeau-г халах шийдвэр аль сарын өмнө гарсан байсан гэдэг мэдээг New York Knicks баг цацсан. Тэнгүүд сарын өмнө гэдэг чинь нэгэсэндээ энэ хүртэл явахаас өмнө аль хэдийн халах шийдвэр гаргацсан байсан гэдэг нэгэсэндээ Карл Антони Таунсыг өмгөөлж мэдээлэл цацж эхэлж байгаа байхгүй одоо мэдээллийн дайнж шүү дээ. Тэнгүүд өөршөө араас нь ямар мэдээллүүд гарсан бэхээр New York Knicks-ийн зарим тоглогч нар эрх хүлээлт талбайд ер нь бол нэг тийм хангалттай минут авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагүй гэж байна. Тэр нь юу гэхээр хитрхи их гарныхаа тоглогчдыг нүддэг учраас өөрсдөнд нь энэ улирлын турш боломж олдоогүй шүү дээ тийм. Тэр боломж олдохгүй учраас дахиад эрх хүлээлт тоглоно гэсэн итгэл байгаагүй гэдэг ч гэдэг юм уу. Энэ бол хамгийн надад бодиттой бол санагдсан. Энэ мэдээллүүд дундаас харин тэр хална гэдэг шийдвэр сарын өмнө гарцсан гэдэг байсан бол надад жоохон худлаа тэр нэг юм сенсацаар дарах гэж оролцсон гал унтраа жаа. Карл Антони Таунсыг аврах гэсэн л үйл юм болов гэж харсан шин. Гэхдээ ер нь бол тэгээд бид нар зөндөл ярьжсэн Том Thibodeau ерөөсөө тийм юу гэдгүү одоо олон тийм одоо юу гэдэг гейм план байдгүй зүгээр л 5 хүнээр 48 минут 47 минут тоглуулцдаг тийм л юутэй стратегтэй хүн шүү дээ. Тэгэхээр угаасаа энэ хэрвээ одоо Jalen Brunson, Karl Anthony Towns гэсэн энэ хослыг цааш нь явуулах гэх юм бол арай ондоо гейм плантай одоо XO дээр айгүй сайн тийм дасгалжуулагчлыг иржээж энэ баг одоо амжилт үзүүлэх болов гэж бодож байна. Уул нь бол багийн хувьд бол бас л East-д бол контендер багуудын нэг юм шиг санагддаг шүү. Тэгээд тэрэнд хүрэхийн тулд яалтчгүй ондоо дасгалжуулагч хэрэгтэй. Одоо Mark Jackson Warriors дээр Mark Jackson-ыг ингээд тэр гулт нь ингээд явуулаад байсан. Тэгсэн чи Steve Curry ямар өөрчлөлт гаргаж ирлээ. Яг тэрнтэй адилхан одоо яг New York Knicks яг нэг тийм дасгалжуулагч хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгээд тэгсэн чинь хамгийн түрүүнд нөгөө хиний Michael Malone-ийн нэр гарч иржлээ. Энэ New York-ийн дасгалжуулагч. Гэхдээ байж тээ нэг амар гоё сонирхолтой юм болоод байгаа нь Jason Kidd-ийг Dallas-аас уруулах гэдэг гэсэн мэдээ гараад байгаа штэ. Наадхан дээр чи хараа яг энийг ингээд бүр ярмаар санагдаад байна. Яагаад ингээд өөр багт гэрээтэй ажиллаж байгаа дасгалжуулагчийг улаан цагаан ингээд чичрээд бид нар танаа дасгалжуулагчийг авмаар байна. Танаа дасгалжуулагчтай ярилцах зөвшөөрөл өгөөч гэж ингээд нөгөө баг руугаа холбогдоод үнэхээр би ингэж хардсан байхгүй. Янсыг авах гээд
Янасыг авна гэдэг тохирон дээр бид нар Джейсон Кидийг дасгалжуулагчаар авчирна гэдэг тохироо хийцэн болоод ингэж улаан цагаан чичрээд байна уу гэж би нэг зүгээр таамагласан миний хувийн таамаг. Тэрнээс яг үндэ Джейсон Кидийг тэгж улаан цагаан нөөр багт ажилтаа байхад тэгж улаан цагаан зүтгэхэд их ямар шаардлага байгаа юм. Тийш үү. Ер нь бол харин тий би ганц холбож болох нь Янас л юм шиг санагдаж байна. Яг юу гэдэг хин одоо юу гэдэг Джейсон Кид сайн дасгалжуулагч хийгээд Бронсоныг одоо амжилтанд гаргана гэж бол 100% хэлж чадахгүй шүү дээ. Ер нь ямар ч юун дээр тий. Тэгээ тэрэн дээр бүр улаан цан чичирж ийн одоо бүр ингээд би мэдгүй яг ийм юм урд нь болж исэн. За тоглогчныг бол ингээд би анх удаа тоглогчныг болыг ингээд юу яадаг те зөвшөөрөл аваад ингээд дасгалжуулагчийг ассистент дасгалжуулагч нартай интервью хийдэг те. Гэтэ head coach-ийг тэгжсэн удаа би ч гэсэн анх удаа л сонсч байна. Тэгэд хамгийн гол нь энэ дээр хоёр талаас сонирхолтой байна гэдэг аахгүй. Нью-Йорк Никс сонирхож байна. Нөгөө талаас Джейсон Кид өөрөө бас хүсэж байна гэдэг аахгүй. Тэгэхээр би нөгөө нэг Dallas Mavericks-ийн сая Лука Дончичийн асуудлаас болоод Джейсон Кид бас өөрөө энэ нүүр буруулчаад өөрөө бас ингээд юм зохиогоо яваад байна уу гэж би нэг бас нөгөө талаар бас нэг хардсан. Өөрөө Dallas-аас явахыг хүсээд тэгээд өөрөө ард нь зохиолын бичиж яваад байна уу гэж бас харахыг хүссэн. Гэтэ чи ингээд боддоо Нью-Йоркийн одоо ингээд Dallas дөө шүү дээ. Anthony Davis байна, Kyrie Irving байна. Одоо Cooper Flag-ыг авна, тэ. Тэгэд энэ гурав дээр босод supporter ролууд нь бас нэг муу биш шүү дээ. Ийм гоё багийг дасгалжуулах ийм ажил байхад Нью-Йорк Knicks руу явах ажил руу өөрөө хүсэж ийн гэхэр чи надад бол нэг make sense болохгүй л байна та. Тэгээд илүү ажил нь даалсан шиг санагдаад байгаа юм. Тэгээд дээрэс нь хараа Нью-Йорк чинь ямар Нью-Йорк мужи чинь өөрөө ямар татвартай байлаа. Техас чинь татвар мужийн татвар байхгүй шүү дээ. Тэгэхээр чин цалин дээр хүртэл тодорхой хэмжээний зөрүү гарна шүү дээ. Тэгэхээр мэдхгүй би бол ойлгохгүй байна. Яагаад ингэж байгаа юм? Тэгээд одоо солилцоо 8 болоод ирэнгүүт гэсэн юм л гарч ирлээ. Хэрэг үнэхээр Янас тэгсэн бол бидэрт бол за тийм штэ гэсэн бодол орж ирэлт те. Угаасаа Янас чинь Джейсон Кидтэй айгу юу үстэй. Ойрхон мэстэй те. Хамгийн анхныхын дасгалжуулагч байсан гэд. Тий. Тэр нэг юм түүх байдаг штэ. Янас ингээд анх ингээд нөгөө нэг Джейсон Кидийг дасгалжуулагч болж байхад ингээд мэдэхгүй байсан юм. Энд юу нөхөр ингээд тэгээд ингээд Wikipedia орж хараад тий. Google дээр жоо Wikipedia орж харсан гэдэг хаа. Юу вэ чи хийм бэ гэдэг Джейсон Кидийг хэлжсэн ингээд. Тэр төгөө сонсчихсан нийтдээ. Тий. Тэгээд тийм л одоо тэгээд дээрэс нь Джейсон Кидийг халагдахад Янас бол одоо интернетээр одоо юу гэдэг хамгийн их одоо юу гэдэг эсэргүүцч юм ярьж исэн тухайд Джейсон Кидийг хамгаалжсэн тоглогч нь шүү дээ. Тэгэхээр одоо ч гэсэн тэдний харилцаа сайн хувираа болоо гэж байна. Магадгүй ийм зүйл хэрвээ болчих юм бол NBA хөлрөл бүр сонирхолтой. Гэхдээ Янас Антетокумпогийн солилцоо одоо хүртэл чимээгүй байгаа нь бүр илүү сонирхол татсаар л байгаа. Зарим багууд Янасыг явахгүй болж магадгүй гэсэн ч юм гарч ирсэн. Энэ бол одоо 6 өшөө free agent нэгтгэл ер нь бол энэ юу бол яваал ах. Ян зүрээр Raptors гэдэг хоёлоо ярьчлаа те өмнөх дуурд. Raptors чинь гэхдээ Raptors чинь ингээд айгүй олон source-уудаас гарч ирээд байгаа байхгүй. Raptors одоо ингээд нөгөө нэг Янастай нэр холбогдсон чинь дахиад өөр нэг тоглож авчирна гэд дахиад нэг юм би олж хараад уншицсан шин. Янасаас гадна харин Янас байгаа болохоор Phoenix Suns Kevin Durant-д асууж байгаа юугаа багсгсан гэсэн үнэ багсгсан гэсэн шүү дээ. Уул нь бол Янасаас өмнө бол Kevin Durant хайчих вэ гэжсэн чинь одоо Янас гараад ирэнгүүт Kevin Durant руу хүмүүс сандлаа явуулахгүй байхгүй. Янасыг хүлээгээд. Тэгэхээр Янас бол хамаг юмны таглаа бүглөө энэ 100 хамаг юмны таглаа бүглөө болох байх. Тэгээ хин эхлээд Янасын
трейд болж ээж л цаашаа юм болохоо гэж бодож байна. Тэгээд NBA-гийн их сурвалжуудын нэг Bill Simmons бас өнөөдөр хэлсэн байсан л та. Kevin Durant-ийн San Antonio Spurs руу хийгдэх наймаа ерөнхийдөө бол аман тохироо хийгдсэн. Тэд нэр драфтын 7 хоногийг хүлээгээд солилцоогоо зарлахгүй байна. Би бол тохироо болцсон гэж сохироо ингээд драфтын 7 хоногт зарлагдах юм бол би л хувьдаа гайхгүй гэж өнөөдөр бас хэлсэн байсан. Тэр энэ бол зүгээр нөгөө өөрийнхөө бодлыг KD Spurs руу юу? Тийм KD Spurs руу. Ямар сони. Бас нэг юм сонин хачирхалтай юм уншсан. Mark Stein байха. Spurs Giannis юу тавихгүйгээд Giannis одоо нөгөө оффер тавихгүй ягаад тэгэхээр Stephen Castle-ыг асуугаад байгаа гинүү. Тэгээ Stephen Castle-ыг өгөхгүй гэж Giannis-аас татгалзаж чинь гэдэг чинь ямар тэнэг зүйл вэ? Тийм Stephen Castle ирээдүйтэй гэж боддог. Гэтэ хизээж Giannis шиг болохгүй байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ Giannis-ыг яг одоо энэ dominant байгаа дэр нь Stephen Castle-аас удаан солихгүй байна гэх юм бол тэрс амар тэнэг асуудал болох. Хэнтэй. Giannis-ыг авчих боломж байх юм бол Giannis, De'Aaron Fox, Victor Wembanyama амар гурвал өстэй. За боли од. KD, Victor Wembanyama, De'Aaron Fox гинтлэхгүйгээр энэ бол өрнөдөд энэ баг гарч ирнэ үстэй. Яа, гарч ирсэн. KD-г тэгж их үнээр авахгүй ч гэдэг дээрэс нь. Яг зөв. Гэхдээ мэдгүй. Надад шүү дээ энэ KD ийш тийшээ очихоор ингээд багийн одоо юу эвдээд идэв шиг санагдаад сүүлийн үед. Уур амьсгалыг уу? Уур амьсгалыг нэгдүгээр эвдэн, хоёрдугаар тэр одоо бүх одоо нөгөө бөмбөгийг өөр дээр аваад нөгөө үдээ ажиллах болоод идэг. Уул нь бол Санстер гэсэн тийм босоо Devin Booker-ийн баг гэсэн мөртлөө Devin Booker-тэйгээ бөмбөг булаастаа санагдаж. Тэгсээр байгаа л ер нь бол Phoenix Suns сүүлийн 2 жилээр ямар ч амжилт үзүүлсэн гэж плей-оффт ч орсон гэдэг. Хитрхи ISO тоглоод байдаг. Хитрхи бөмбөгийг өөр дээр удаагаад байдаг. Тэгэхээр яг KD Spurs дээр очиод яг тийм хэрэгтэй тоглож байж чадах уу одоо яг энэ насн дээрээ. Мэддэг. Мэдгүй юм да. Оноо авдаг төрлийн хүн учраас оноо авдаг хүн хизээч хоцрогдохгүй. Гэхдээ зүгээр KD-г зүгээр catch and shoot хийдэг тоглож болно гэдэг ингээд одоо төсөөлдөг. Тэг KD тэхүү одоо. Үгүй хаа. Ер нь бол Spurs одоо юу гэдэг одоо энэ гурав ингээд эхлэх юм бол хин поинтер эхлэх явах юм. Агүй довтлоо хамгийн түрүүнд хинээр явна гэж боддог. Wemby юу сте. Wemby номер 1 юу сте. Wemby л явах хэрэгтэй шүү дээ. Хантин. Тэгээ De'Aaron Fox, тэгээ KD болох гэсэн. Ер нь бол KD 3 дахь чаар чинь сте. Ер нь бол 3 тийм шүү дээ. Одоо KD 3 дахь чаар хийж шүү дээ. Хизээч ямар ч баг KD 3 хийдгүү л байхгүй. Сая бол Phoenix тэгхэл өстой байсан байхгүй. Тэгээд хийдгүү л байхгүй. Одоо хийн гэсэн найдвар бол байхгүй шүү дээ. Ямар ч вакт 3 дахь хийдгүү л байхгүй. Нэрэл бас тийм тий. Энэ сонирхолтой. KD Giannis хоёрын драма бол энэ зунжингаал явах. Одоо Нью-Йоркийн яриа юу болоод KD руу явчихад энэ ямар ч байсан энэ драманууд ингээд араас үргэлж энэ Нью-Йорк Knicks-ийн дасгалжуулагчийн драма өөрөө нэлээд драм болж иж сонгохоор нэр Phoenix Suns бас шинэ дасгалжуулагчаас сонгоцсон шүү дээ. Тэрэн дээр Jordan Ott гээд Cleveland Cavaliers багийн туслах дасгалжуулагчийг сонгосон. Тэгээд 9 жил NBA туслах дасгалжуулагчаар ажилласан Jordan Ott-ыг Devin Booker нэлээд суппортлж өөрийнхөө дасгалжуулагч болгосон гэсэн. Нэгсэндээ Devin Booker-ийн жагсаалтын номер 1-т Ott байсан гэж байгаа. Тэгээд хоёр туслах дасгалжуулагч финалд шалгараад Devin Booker Ott-ыг дэмжиж тэгээд Phoenix Suns багийн дараагийн ерөнхий дасгалжуулагчаар сонгогдсон байлаа. Тэгэхээр Devin Booker багтаа үлдлээ. Одоо удахгүй 2 жилийн 150 саяын гэрээнээ сонголт хийх юм байна. KD явах юм байна. Харин Phoenix Suns баг дээр өөр нэг мэдээ гарсан. Bradley Beal-ийг тэд багтаа битгий эргэж ирээсэй гэж хүсэж ийн гэдэг нэг мэдээ зүгээр гарсан. Гэтэ одоо энэ ямар ч боломжгүй. Ягаад гэх юм бол Bradley Beal дахиад 2 жилийн гэрээтэй байгаа. Дээрэс нь солилцоог цуцлах эрх өөрт нь байгаа. Одоо солилцоог цуслах хэрэгтэй NBA-д байгаа хоёрхан тоглогч нэг үстэй. Нэг нь LeBron нөгөө тийм шүү дээ. Нэг нь LeBron, нэг нь Bradley Beal. Тэгээд энэ бол одоо юу гэдэг нөгөө
өөрсдөр нь дээрээс унах нь тодорхой юм битгий унаасаа гэж залбирж байгаатай л ямар ч ялгаагүй юм болцсон юм байлаа дээ. Би ихтэй яагаад Washington Wizards Bradley Beal тим гэрээ өгснээ би гайхаад байдаг шүү дээ. Одоо жишээ нь Washington Wizards Bradley Beal окей Supermax өгөө гэсэн чинь нөгөөх нь үгүй та нар тэ no trade clause-тэй өгүүлэл би зурна гэсэн юм байна шээ. Тэгэхгүй зүгээр явчих гэсэн юм уу гэж боддог. Тэг бодлоо чи Gilbert Arenas, John Wall, Bradley Beal энэ Washington Wizards-ийн сүүлд хийсэн бүх том гэрэнүүд нь фейл байгаа сте бүгд. Тэгэхээр энэ баг ерөөсө болохгүй байгаа. Энэ баг гэрээ хийж чадахгүй л байх гэсэн. Тэгээ хараа гэрээнээс олж штэ тэг ингээд айгүй амархан тэгээд нүдний хог болох нь үгүй нүдний хог болох нь айгүй амархан тийм гэрээнээс бол том гэрээнээс болж Bradley Beal ингээд өөртөө зөгцсөн гэрээ байсан бол сайн тоглогч штэ сайн дунд зэрэг тоглогч. Ер нь даахгүй нөхө Supermax шүү. Булуу хураана гэдэг чинь яг тэр Монгол ардын зүрдсэн айгүй гоё үг штэ. Даахгүй нөхө Westbrook штэ тэг Westbrook сүүлийнхэн жилиг Lakers-ийн сүүлийн жил 40 хэдэн сая доллар аваад тэгээд тэгж тоглоодсэн болохоор хүмүүс уурлаад исэн болохоос яг сая Denver тоглож байгаа тэр минимумор veteran минимумор тоглож байгаа Westbrook бол хамаагүй хэрэгтэй л байгаа хөөхгүй тийм үстэй. Тэгээ тийм штэ. Ер нь бол тийм штэ. Би хэлээд байгаа штэ Austin Reeves жилийн 14 саяд ингэж тоглоод байгаа болохоор л таалагдаад байгаа болохоос жилийн 30 саяыг аваад ингэж тоглох юм бол шүүмжлэхээр байгаа шүүмжлэнэ. Хангалтгүй гэж харнаа. Тэгэхээр авж байгаа цалин хэдүүлээ тэрэндээ ямар ажил гүйцэтгэж байгаа вэ гэдэг дээр л үнэлэмж яваад байгаа болохоос ш. Талбай дээр юу гүйцэтгэж гэдэг хүн болгон харилцаа адилгүй ш. Тэгэхээр тэгэл хитэн дөрөг яаж авч байгаагаас нь шалтгаал үгүй ядахгүй шийдэх юм байна. Game Point podcast үргэлжлэж байна. Хэдийгээр бид эхний жилд явж байгаа гэсэн subscribe буюу одоо үзэгчийн тоог 20,000 хүрэгчээд энэ үйлрэлээ дуусгая гэдэг зорилт тавьсан байгаа. Тийм учраас subscribe дардаггүй үздэг үзэгч сонсогчдод маань subscribe дарж биднийг дэмжээрэй гэж од битэрийн зүгээс хүсмээр байна. За бидний дараагийн ярилцах сэдэв бол Cleveland Cavaliers багийн холбоон тоглогч Darius Garland өнөөдөр хагалгаанд орсноор энэ эрх хүлээлт ихний хэсгийг өнчгөр болсон гэдэг мэдээллийг ESPN NBA-ийн нэвтрүүлгээр их сурвалж Shams Charania мэдээллээ. Энэ гэмтлийг анх тэд 3 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн гинэ. 3 дугаар сарын 23-ны өдөр одоогоос 2 сар хагас өмнөх юм ярьж байгаа шүү. Тэгээд хагалгаанд өмнө шүү дээ. Дөнгөн сая орж ийн улмаар 4-5 сар эрх өрөөнд хөлийн эрх өрөө байсан уу те? Хөлийн эрх өрөө байсан уу? Хөлийнх. Улмаар 4-5 сар талбайд гарах боломжгүй болсноор ийхүү эрх хүлээлийн ихний хэсгийг өнжгөр болж. Одоо энэ 6 сар гэдэг чинь 5 сар үнжлээ гэж бодоход 11 сар тэгээ бэлтгэл хийгээд орж ирсээр л 12 сар болохоор болчихж байгаа байхгүй юу? Тэгээ энэ мэдээ нэг зөв. Энэ мэдээ надад их сонь санагдсан. Яагаад одоо хүртэл хүлээсэн юм бол? Харин тийм. Энд чинь одоо юу гэдэг плей-оффт ч гэсэн энэ хэрвээ эртгэн суулгаад эртгэн surgery-г хийлгээд тэгээд Cleveland adjustment хийгээд одоо юу гэдэг сэлгээнээс хүн тодорхой болоод яаж тоглох нь тодорхой болсон байсан бол өнөөдөр шал ондоо байдалтай байх боломжтой байхгүй. Тэгэхгүй бол тоглох гээд байгаа нь мэддэхгүй, тоглоод байгаа нь мэддэхгүй. Тэгээд бэртэлтэй тоглож байгаа хүн чинь бас нэг 100% биш хүн чинь яг хэрэг болохоос илүүгээр нэрмэс бодоод байдаг тал байдаг штэ. Тэгээ яг тэгсэн юм шиг санагдаад байгаа. Тэгээ яагаад тэр одоо хүртэл хүлээгээд тэгээд эхнийхээ одоо ирэх жилийнхээ эхнийхээ хэдэн сарыг ингээд гарааныхаа point card-ыг алдчихсан сууж байна. Миний бодлоор л front office бол ийм одоо нөгөө юу гэдэг эмчнэр нь бол маш буруу шийдвэр гаргасан байна л гэж хэлмээр. Дасгалжуулагч нар ч гэсэн. Энэ бол баг тэр чигээрээ л буруу шийдвэр Darius Garland-аар гаргасан байна гэж бодож байна. Тэгээ Garland сүүлийн мултардаг тоглолтуудад хүчээр орж ирсэн болж таарж шít ингээ харахаар тий. Харин тийм. Энэ 3 сарын 23-нд энэ гэмтэл авсан. Тэгээд дараа нь дахиад сэдрээчээд нэг хэсэг тоглохоо болцсон шүү дээ. Тэгэхэд л ерөнхийдөө энэ хагалгаанд орох нөхцөл байдал үүсч байсан байж таарах гэдэг шүү дээ. Тэнгүүд одоо ингэ хардаа. Тийм байна.
Гарланд ингэж гүрийгээ тоглоод байсан шалтгаан Кливленд мэдээж хол явна л гэж өөрсдөө хараадсан баг л та. Авраг болчих магадaltaй. Тийм л баг. Тийм болохоор ингэж хоош татсан байлгүй дээ. Тэрнээс одоо 3 сард мэдсэн энэ гимтлээ одоо гүдид засал сайжруулад ирэх хөлөрлөө аль хэдийн бодож юмарыг. Харин тийм үүсээ одоо ингээд сонсонгууд ямар сони юм бэ л гэж. Уусаа гарааны одоо point guard-ыг толбон тоглогч нь эрхийн өглийнх нь эрхийн орон ингээд бэртчээд байхад тэр чинь нэм өссөн суулгаад тэр чинь тэгээ бас ирээдүйд байгаа шүү дээ. Ямар нэг жил ашиглаад яах ч байсан. Чинь ирээдүйд гэрээтэй тоглогч шүү дээ. Тэгээд ганцхан плей-оффоос болж team tom risk гэдэг бол миний хувьд бол Cleveland Cavaliers багийн front office бол их л рискийн шийдвэр гаргасан байна л гэж бодсон. Амар эрсдэлтэй байхгүй. Тийм дараа нь карьерт нөлөөж байгаа шүү дээ. Тэд ялсан ч хүү дээрэс нь тэгээд эрх хүлрэлийн эхлэлийг ч эдрэт нөхцөл байдалд оруулсан. Тэгэхээр аль алиндаа тийм тусгүй шийдвэрийг л Cleveland Cavaliers баг гаргаж ижтэй. Тэг ямар ч байсан хагалгаанд орсон. Тэгээд одоо хагалгаанд орсон болохоор идэхэн цаг хугацааны асуудал эзтэй. За харин энэ бүсийн өөр нэгэн баг Boston Celtics баг өмнөх дугааруудаар бид нэр хэлжсэнчлэн задрахын тодорхой цаг хугацааны асуудал гэж. Тэгээд задрлаа хинээс эхэлж байгаа гэхээр Drew Holiday-гаас эхлүүлж байгаа юм байна. Drew Holiday дээр тэд санал сонсч эхэлсэн гэдэг мэдээлэл бас өнөөдөр цацагдлаа. Үсэд бид нар яг бодож байсан шүү дээ. Drew Holiday, Derek White, тэгээд Kristaps Porzingis гэсэн энэ гурав дээр хамгийн түрүүнд юу яах болоо гэж санал сонсоод эхлэх болоо гэж бодож байсан. Тэгээд яалтчгүй үнэл болж таарж байна л да. Тэгээд Drew Holiday дээр гол нь 1-р тойргийн ирэх хүсэж гин гэсэн байна лээ. Надад бол боломжтой үнэ шиг санагдсан. 1-р тойрог ирэх бол энэ боломжтой. 1-р тойрог. Тийм. 1-р тойрог ирэх Drew Holiday. Тэгээд Boston Celtics баг хүсэж байгаа зүйл нь юу гэхээр 1-р тойрог ирэх. Дээрэс нь оронд нь нөгөө авах тоглогч нь Drew Holiday-гаас цалин баг гэдэг байгаа байхгүй. Нэгсэндээ тэд нар буцаагаад тэттэй дөрөв нөө татвараа багасгах гэдэг байгаа ч буцаагаад ижлэхэн цалиндаа тоглож авахгүй. Харин оронд нь цалингаа багасгаж тэрнээсээ жишээ нь магадгүй 3 саяын баг цалиндаа тоглож авч байгаа бол цэрчин цаашаа үржигдээд 10 хэдэн саяын цалингийн хэмнэлт хийж гэдэг учраас цалин багтаа тоглож дээрээс 1-р тойргийг их аавна гэдэг бол юм энэ өстө бусад багуудад бол үнэхээр ингээл авах санал шиг сонсогч байгаа. Тэгэхээр олон баг холбогдож байгаа. Тэр дундаас хамгийн шилдэг нь Drew Holiday-г аавна. Drew Holiday хэдийгээр зүгээр 2 жилийн өмнө 3 жилийн өмнөх шиг биш байгаа ч гэсэн өөр нэг багт очиод нэг тийм жижигхэн зайг дүүргэх хэмжээнд бол авраг авах өөрчлөлтийг авчиж чадсан шүү. Одоо ч гэсэн чи хоёр талтай тоглогчтой хамгаалж тоглодог, довтолдог тий хоёр талтай тоглогчтой. Яг ийм Drew Holiday шиг туршлагатай ийм хоёр талтай тоглогч бол одоо авраг авъя гэж горилж байгаа багуудад бол хамгийн 1-р тавигдах хүн штэ. Тэгэхээр Drew Holiday бол энэ бол нилээн одоо юу гэдэг үн хаялдсан зам болох болоо гэж бодож байна. За битэрийн ялцсан сэдв энэ үрд өндөрлж ин тэгээд өнгөрсөн 7 хоногт энэ байд. Ер нь бол бүл баг боллоо. Гэхдээ ямар ч байсан Cooper Flag Dallas Mavericks баг руу 2 дахь удаага очиж байна. Энэ юу гэхээр Dallas-д ер нь бол очих байр суурь нь бол баг тодорхой болоод ирж байна. Угаасаа ч Dallas өөр сонголт хийхгүй байх гэж бодож байна. Тэгээд төгсгөлд нь Dallas-тай холбоотой нэг сайн нэг баримтат кино утсан би уржиг дээр Amazon Prime дээр. Тэр нэг Prime энэ жил нэг Game 7 гэдэг нэг 7 game 5 шиг дугаар гаргаж байгаа юм байна. Game 7 гэдэг. Тэрний нэг нь Dallas Mavericks San Antonio Spurs баг гэдэг 2006 оны semi-final-ийн тоглолт юм байна. Semi-final 7 дахь тоглолт. Тэгээд тэр тоглолтын талаар өгүүлэхэд бол Dallas Mavericks баг яаж боссныг айгуу гоёор харуулсан. Тэгээд Mark Cuban зүгээр season ticket holder нь байж байгаа нэг гой товчхон түүхэрчээд тэгээд энэ дугаар өндөрлөлээ. Season ticket holder нь байж байгаа тэр үед Dallas Mavericks баг юу исэн бэ гэхээр зүгээр л одоогийн Washington Wizards юм уу Charlotte Hornets л байсан юм л да. Очоод энэ тэнд очоод шал арчаал нөгөө өөр тоглогч нарыг статистика өсгөдөг, багууд ирж холон онооны зүрхтэй хожил байгуулдаг, үзэгчтэн ч ерөөсөд ордон төрдөггүй тийм баг байжгаад
Стив Нэш, Дирк Новицки хоёрыг аваад нэг юм найд руу гарч эхэлсэн. Тэгээд Стив Нэш, Дирк Новицки хоёр нэг өдөр баарнд явж байгаа. Нэг нөхөр тэр нэг season ticket holder нөхөр нь хоёрыг пивэр дайлаа гэсэн юм аа л да. Тэгэхээр Новицки зүгээр баярлалаа гэдгсэн чинь тэр нөхөр нь 2-3 хоногийн дараа багийн эзэнгээ ороод ирсэн гэсэн. Марк Кубен ороод ирсэн. Тэгээ хамгийн гол нь Марк Кубен өмнөх багийн эзнээс юугаар өөр байсан гэхээр үргэлжлэн мөнх багтайгаа хамт байсан гинэ. Багийнхаа бэлтгэл дээр хамт дээр талбайн гадуур хамтдаа хувц солихроонд хамтдаа тоглолтын дээр хамтдаа бүх цаг үед хамтдаа тэгэнгүүтээ тэгж байгаа хүн чинь нөгөө сагсан бөмбөг ингээд өөрөө ингээд full dedicate байгаа хүн чинь юу вэ гэхээр яавал хөгжүүлэх үү яавал сайн зүйл болох яаж менежмент хийхийг гэдгийг сайн мэддэг учраас ингээд Далсыг маш дорой амжилттай тэгээд дээрэс нь ордон дүүрэн үзэгчтэй юм fan baseтэй дэлхийд даяар fan baseтэй баг болгож чадсан юм байна лээ. Тэгэхээр Марк Кубен бол яхаарахгүй NBA-ийн хамгийн агуу шилдэг эзэдүүдийн нэг муу юм байлаа гэдгийг энэ баримтат киноноос цугсхан ч гэсэн олж авч гисэн. Тэгэхээр Amazon Prime-ыг үзэх боломжтой үзэгчд байвал Game 7 Dallas Mavericks San Antonio Spurs багийн Game 7 гэдэг баримтат кино. Нэг цагийн баримтат кино байсан баг. Энийг олж үзээрэй гэж хэлмээр байна. За ингээд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Subscribe дараарай. Дараагийн 7 хоногийн цагт ирэх уулзлаа. Баяртай. Леотос од Сан Францискогоос ялал та бүхэндээ хамт байлаа.